Арц нам бол гэрээг огч өрчөөгүй шүү. Харин ч 3 намын хамтарсан байгуулсан энэ гэрээг эрхэмтэн дээдлж ажил хэрэг болох түүнийхэн төлөө манай сайд нар бол бас цаг наргүй сайн ажилласан. Би нэг зүйлд итгэлтэй байна. Монгол Ардын намын баг хурлын 303 гишүүн бол энэ гэрээг уншиж дүгнэлт гаргасан гэдэгт итгэхгүй байна. Эхнийх нь. За хоёрдугаарх нь хамтарсан засгийн газар хурдан хөшөрлөх зориг гээд мөрийн хөтөлбөрөөр батлаад бас маш олон том бүтээн байгуулалтын ажлуудыг нэгэн зэрэг шуурхаа эхлүүлсэн. Нэг одоо эхэлсэн байгаа 5 төслийн 5-ын 4 нь одоо жишээ нь ажил үйлдвэрийн соёлын яам дээр байна. Нэг нь байгаль орчны яамны сайд дээр байна. Тэгээ би бас энэ одоо чуулганы асуудал одоо манай сайд нар засгаас гарч байгаа учраас би бас сайд нараа магтмаар байна. Арс намаас томлогч 8 сайд бол үнэхээр сэтгэл зүрх би одоо чадал оюун ухаан бүх зүйлээрээ бас тултал явсан шүү. Яагаад тэгэхээр өнгөрсөн энэ одоо 14 мега төсөл дээр 15 6 жил гацсан төсөлж байна. Эгийн голын усан цахилгаан эсрэг 60 жил гацсан төсөлж байна. Энэ бүгдийг өмнө яадаг гэсэн бэ гэхээр би энийх нэрээр овоглоод жадлын эсрэг үзээд энэ төсөл явчих юм бол тэдний тал томорчин, энэ төсөл явчих юм бол тэдний талын нэр хүнд өсчин гэдэг байдлаар маш ихээр улс төржөөд энэ төслүүдийг гацаадаг байсан байдал бол энэ засгийн газрууд бол бас байгаагүй. Тийм ч учраас 11 сарын хугацаанд хамтарсан засгийн газар бол үнэхээр ажлыг бас хийж чадсан. Тэгээ энэ цаашдаа ч бас ийм байх бах юм бас ойлгож ирсэн. За ер нь бол бас томоохон төслүүд бүдэр явуулахын тулд хамтарч ирсэн тохиолдол ч бас манай урдын засгийн газрын түүхэнд бас байна. За мөн бас баялагын сан ярьдаг, ирээдүйн өв сан ярьдаг. За баялагын тэгш бус хуваарлтыг ярих үед засгийн газар огцордогч бас ийм түүхүүд байна. Тэгээ бид нар өмнөх түүхүүдээс бас сургамж авах хэрэгтэй угна. Тэгээ харамсалтай дахиад ийм юм боллоо л доо. 6 сарын настаа засгийн газар хүртэл 2-3 удаагийн байцсан тохиолдол байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө улс төрчлөлтөд авахгүй хөндөг гэсэн үг. Тэгээд одоо яг сүүлийн үед ингэж ярьж ягаа сайд нар ярьж жишээ нь манай энэ хяналт үнэлгээний сайд одоогийн газраас Дархан уул аймгийн сүүлийн 4 жилийн тендер худалдаа авалттай холбоотой бүх баримтын шалгалт хийж гаргасан юм бэл. Тэгээд 64 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн юм бэл. Тэгээд тэр аахт бичгээд Дархан уул аймгийн иргэдийн урлаар хилцүүлдэг. Тэгээ ийм асуудлууд их байна л бас их олон байна л да. Тэгээд энэ бас магадгүй Монгол Ардын намын баг хурлын гишүүдийн дургуйг хөргсөн баг л та. Тэгээд үзээгүй гэрэн дээр дүнгэлт хийсэн баг гэж би бол бодож байна. Би бол Монгол Ардын намын баг хурлын 303 гишүүнийг 303-уулаа энэ хамтарсан засгийн газрын гэрээг үзэл АБ-гоо дүгнэж байсан тул бүр итгэвч байна. Бараг царайгийн чараагүй. Тэгээд ингээд 3 намын улс төрийн шийдвэр гарцсан байхад нь нэг намынх нь одоо баг хурлын гишүүд нь нийтээр хэлцээд ингээд сүлдээ нь улс орондын тогтворгүй байдал, эргэлзээтэй байдал, замун цааш тас ойлгомжгүй байдлуудыг бий болгож ийн л тоо. Тэгээ одоо энийг өнөөдөр нэг талтайгаар эзлэгдэх баг. Гэхдээ ер нь цаашдаа юу ч болсон бид нар бас нэг улс орончны хөгжмөр байна, урагшаа юмараа алхмаар байна. Том төслүүдэд хөдөлгмөр байна. Тэний төлөө бас ажил хиймээр шүү дээ. Тэгээ ийм байдлаар ингээд нэгдлийн асуудал бол хит хандаж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм аа. Тэгээд ер нь бол биднэрт бол одоо тогтвортой, тодорхой, ойлгомжтой байдал хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм байж гадна дотны хөрөнгө оруулагчтай хамтран, тийм байж гадна дотны одоо улс орнуудтай бид нар байгуулна. Өнгөрсөн хугацаанд орооно явлаа, гашуун сухат явлаа, эгийн гол явлаа. Бас л бид нар ч амлахааргүй ажилласан шүү гэдгийг хэлэх гэсэн.